Амралтын үдэ ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Үзэгч та бүхэндээ 7 хоног бүрийн энэ цаг мөчид хүрдэг анализ хөтөлбөр эхэлж байна. Энэ 7 хоног чагсаалтай, замун, засгийн газар руу нэлээд дайралтай ийм 7 хоног болж өнгөрлөө. Гэхдээ энэ 7 хоногийн хувьд энэ сэдвийг эзээ илүүтэй илүү амьдралд хэрэгтэй сэдвүүдийг хөндлөн ярилцъя гэж бодсон юм а. Ингээ хөтөлбөртэй хамтаагаарай. Монгол улсын иргэд нэг улсын бас хэтэрхий хүний эрхийн бүдүүлэг зөрчлийг хүлээн зөвшөөрсөн хэлбэрээр явж ирлээ гэд ингээ хэлэхэд болно. Энэ юу гэхээр улсынхаа визийг олгох дээр Монгол улсын иргэдэд хэтэрхий хатуу бүр дэндүү хатуу ханддаг улсын нэг бол бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яам гэж тодтогч болох юм. Учир нь юу вэ гэхээр гадаад паспортыг хураагаад хэдэн сараар нь авчдаг. За нөгөө Монгол улсын иргэн маань гадаадд чөлөөтэй зорчих хэрэгтэй гэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд заавал тухайн байгууллагын визийг хүлээх эсвэл өргөдөл өгөх хэлбэрээр нөгөө гадаад паспортаа гууж авна. За гууж авах нөхцөлийнхэн дараа нь бас энэ шат амжилгаасаа шалтгаалаад хэрвээ бүрдүүлсэн материал нь тэр хяналтын шатанда очиагүй байх юм бол дахиад эхнээсээ материал бүрдүүлээрэй гэж хэлээд паспортыг нь буцаадаг ч гэдэг юм уу. Ийм хатуухан зүйл хүний эрхийг зөрчсөн ийм бүдүүлэг үйлдэлүүдийг гаргаж ийнэ гэсэн ийм гомдлол бол олон сарын жилийн турш явж ирсэн гэсэн хэдий ч бол энэ дээр тодорхой үйл ажиллагаануудыг арга хэмжээнүүдийг авч чадаагүй өнөөдөр хүрсэн гадаад харилцааны яам бол бас энэ дээр нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болжээ гэдгийг хэлэх гэсэн. Энэ 7 хоногт бүгд найрамдах Солонгос улсын виз олголт. За түүнээс улбаатай үүсэж байгаа зарим асуудлын талаар бас эргэж шүгэл үлээлээ. Энэ шүгэл үлээсэнтэй холбоотойгоор ч гэсэн улс төрийн хүрээнд ирсэн энэ асуудал хөндөгдөж яригдах хэмжээнд хүрлээ гэдгийг энэ тайм хөтөлбөр эхлээд онцолж байгаа юм а. Учир нь юу гэхээр бас Монгол улсын иргэдийн гол зорчдог улсуудын нэг бол яхахгүй бүгд найрамдах Солонгос улс. Гэхдээ энээс болоод нөгөө талдаа Монгол улсын иргэд бүгд найрамдах Солонгос улсад олноороо авчилж амьдарч байгаа. За тэр дотор бас визний хугацаа хэтрүүлээд хууль зөрчиөд амьдарч байгаа иргэд олон байгаатай холбоотойгоор нөгөө талаа улсаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хэтэрхий хүний эрхийн бүдүүлгээр зөрчсөн. За хүн болгоныг энэ харлах чинь гэсэн байдлаар хүүтэн хөндий хардаг ийм дүр зураг руу орчлоо гэдэг ийм шүмжил гарч байгаа учраас энэ дэр бас нэг бодож хоёрыг тунгаах зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм а. Бүгд найрамдах Солонгос улс руу Монгол улсын болон бүгд найрамдах Солонгос улсын авиа компаниудын нислэгүүд өдөр болгон явж байгаа. Тэг өдөртөө дунджаар 3-4 хүн болвол хил дээр үлддэг, гацдаг. Тэгээ буцаагддаг. Ийм л дүр зургуудтай болж ирлээ. Зүгээр хэдхэн тоо баримтыг хэлье л да. 2023 онд 1500 иргэн бүгд найрамдах Солонгос улсын хил дээрээс 2-7 хоног саатуулагдж агаад буцаа Монголд ирсэн байна. 2024 онд 1700 иргэн яг л ийм шалтгаанаар Монголдо буцаж иржээ. 2025 он гарсаар эхний 5 сарын байдлаар яг өнөөдрийн байдлаар 510 гаруй хүн бүгд найрамдах Солонгос улсын хил дээрээс яаснаа мэдэхгүй ямар нэгэн шалтгаанаа мэдэхгүйгээр нүдэн бүлтэлж аман ангалзаж байгаад 2-7 хоног нисэх буудлын дээр саатуулагдж байгаад хүрэлцэн иржээ. Ингээд Монгол улсын иргэд нисэх буудлын дээр саатуулагдсан байхад Монгол улсын элчин сайдын яам нь тодорхой арга хэмжээ авдаггүй. Тухайн иргэдийг хамгаалж чаддаггүй. Нөгөө элчин сайдын яамныхных нь ирж уулздаггүй. Уулзахаараа маш уддаг. Ийм гомдлууд бол иргэдээс их ирж байна. За яг ийм дүр зураг энэ 7 хоногт бас боллоо. Тодруулах юм бол Орхон аймгийн Апдейт цэгмэн гэдэг вебсайтын ерөнхий эрхлэгч. За гэр бүлийн хамтаар бол бүгд найрамдах Солонгос улсад аялаж амархаар явсан байна. Гэтэл бүгд найрамдах Солонгос улсын хил дээр нэгэнд нь виз өгж хилээр оруулчаад нөгөөдөгд нь виз өгөхгүйгээр буцаж дуутаад хуулингийн төр саатуулах байрандаа байлгаж байгаа буцаасан ийм дүр зураг болжээ. Тийм учраас тухайн иргэн бол энэ 7 хоног шүгэл үлээлээ. Шүгэл үлээлээ гэдэг нь энэ асуудал чи өөрөө хүний эрхийн маш том зөрчил болчихжээ. Монгол улсын иргэдтэй үл хүндэтгсэн хэлбэрээр бүгд найрамдах Солонгос улсын хил дээр хандаж байна. Хоёр улсын дипломат харилцаа нөгөө дипломат харилцаан дээр үүсэж байгаа харилцаа чинь өөрөө иргэдийн хувьд хүндрэлийг авчирж байна. Энэ дээр анхаараач гэдэг ийм асуултуудыг тавилаа. Энэ хүрээндээ гадаад харилцааны яам, хүний эрхийн үндэсний комисс, бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яам хандлаа. Одоогор бодиттой дөрвтэй хариу алга байна. Гэхдээ л энэ асуудлыг бол бид нар бодож үзэх ёстой. Яа харахгүй зүйл гэдэг нэг нь бол батлагдаж байгаа юм а. Надтай хамт тухайн онгоцоор явсан нийт 8 иргэнийг бидний бүгдийг хойдлын өрөөр оруулсан. Тэгээд тэнд ямар ч орчуулагч байхгүй, биднийг хамгаалагч шинж байхгүй, хинт хандгааж мэдхгүй бид нар тухайн нөхцөл байдалтай бараг 3-4 цаг болцсны дараа тэр нөгөө хойдлын одоо хорих өрөө гэдэг саатуулах өрөөр нь орсон байгаа. Тухайн үед бол яг надад ямар гомдол зүйл өчрүүлсэн мө гэхээр миний утсыг зөвшөөрлгүй одоо гараа дээрээс яг булаагаад аваа явсан.
За тэгтээ 20 орчим минут болсон. За түүний дараа надаас нэлээд олон асуулт асуусан. Би бүгдэнд нь хариулсан. Би шаардлагатай бүх өөрөөс шаардлагатай бүх юм үзүүлсэн. Тэгснээс сүүлдээ бүр миний цүнхэн байгаа мөнгийг тоолж үзсэн. Тэгснээ дансыг чинь шалгаж үзэн гэсэн. Тэгээ би шалгаж болно. Би танад аялагч байгаа. Миний мөнгийг хэдэн төгрөг байгааг шалгах гэж хэлсэн. Тэгээд энэчээс 8 хүн буцахдаа би ямар шаардлагаар буцаж байгаа юм бэ гэдгээ хинч мэдчих чадахгүйсэн. Мөнгөний сүлжээ шиг олон энэ байгууллагууд дамжин ажиллаж иргэдээс мөнгө татан төвлөрүүлж те бараг энэ Солонгосын элчин сайдын яам Монголоос санхүүжээд байгаа юм шиг ийм хэлбэр агуулга явсаар байгаа юм бэ. Яагаад үүн дээр манай төр засаг арга хэмжээ авахгүй зүгээр иргэд ингээл гомдлох төдий өнгөрөөд байгаа юм бэ. Би энэ асуудлыг одоо яг 6 сар яг ном журмынхан дагуу хууль дөрмийнхэн дагуу хандах ёстой бүхий л байгууллагад хандлаа. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт би хүний эрхийн комиссийн гишүүн Нарантуя гишүүн дээр дахин очсон. Хүний эрхийн комиссийн дарга дээр дахин очсон. Ер нь одоо иргэдийнхээ бүх гомдлыг одоо нэгтгэж агаад олон улсын хүний байгууллагад хандъя. Энэ мэдээллийн дараа гадаад харилцааны сайд тайлбар хийсэн. Энэ мэдээлэл дээр хүний эрхийг үнэхээр зөрчиж байна гэдгийг бол яах аргагүй тэр иргэн бол хэлж байна. Мэдээж хэрэг бүгд найрамд Солонгос улс руу зорчиж байгаа иргэд дотор хэл усаар ойлголцоод хэл нэвтэрчих нэгэн байна. Ойлголцож чадахгүй газар үзчихээ. Ганц олдсон боломж юм чи очиод нэг улсын нөхцөл байдлыг харчээ. Эсвэл тэнд байгаа нэг найз нөхдөдөө уулзаад нэг 4-5 хончоод ирээ. Гээ явж байгаа хүмүүс бол маш олон байгаа. Маш олон баг. Гэр бүлээрээ очиод нэг хэд хоног амарчаад ирээ гэсэн хүмүүс байгаа. Гэхдээ тэд өөрийгөө зөв ойлгуулж чадахгүй. Үнэхээр хэлээрээ ярьж байгаа шиг харь хэлээр бус бүгд найрамд Солонгос улсын хэлээр эсвэл англи хэлээр өөрийгөө зөв ойлгуулж чадахгүй нүдэн бүлтэлцээд нулимсэн цэглэгнээд байж байгаа тохиолдлууд олон байсан. Тухайлбал миний бүгд найрамд Солонгос улс руу зорчиж байгаад 2-3 ч тийм иргэнтэй таарж ирсэн. Бүгд найрамд Солонгос улсын хэл дээр зочд буудал чинь хаан захиалсан бэ? Зочд буудалынхаа захиалгыг өгөх. За эсвэл буцаг онгоцны тэц чи хизээ бэ гэдгийг асуухаар хариулж чадахгүй хүмүүс байдаг. Тэрнээсээ болоод нөгөө хүмүүс маань нүдэн бүлтэлзээ тэр цаашаа өрөөрөө аваад ордог. Тэр өрөөнөөсөө нөгөө тусгаарлагдах өрөөрөө нь орчдөг. Ингээд тайлбар авч чадахгүй, өөрийгөө ойлгуулж чадахгүй байсаар байгаа буцдаг тохиолдлууд бий. Ядаж ийм зүйл тохиолдоход нь их хэлээр нь ойлголцох тийм ажилтан тэр улсын хил дээр ажиллаулаач гэдэг ийм шаардлагыг яагаад Монгол улсын гадаад харилцааны яам бүгд найрамд Солонгос улсын гадаад харилцааны яам руу тавьж болдгүй юм бэ? Бид нар шаардлагаар хариу өгөхгүй байна л гэдэг ийм л зүйл тавиад тайлбарлаад сууж шít өнөөдөр. Энд чи өөрөө зөв зүйлтэй залах юм муу юм уу Батцэг сайдаа. Хоёр улсын дипломат харилцаа гэдэг бол энгийн иргэд бидний хоорондоо харилцдаг харилцаанаас өөр л дөө. Гэхдээ бүгд найрамд Солонгос улсаас иргэдийнхээ бас эрх ашигыг хамгаалахын тулд Монгол улс бүрэн тусгаар улсын хувьд энэ дипломат хүрээндээ харилцах ёстой шүү дээ. Зохих шаардлагуудаа тавих ёстой шүү дээ. Жилдээ 1000 гаруй иргэдээ онгоцны буудлын дээрээс буцаалгаад байх зөв юм уу? Тухайн улс руу ороод буцаад гарах хэсэг нь иргэдийг хяналт тавих ёстой биз дээ. Түүнээс энэ яг энэ улс руу ороод харалчих юм байна гэж хартсан нүдээр хараад буцаагаад байх нь өөрөө хүний эрхийн зөрчил биш гэж үү? Олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн үйл биш гэж үү? Энэ дээр яагаад хариултахгүй байгаа юм бэ? Бүгд найрамд Солонгос улсын хууль зүйн яам нь шийддэг иргэний асуудал, иргэдийн ганцхан Монголтой холбоотой асуудал биш. Бас одоо хууль ёсоор болон хууль бусаар оршин сууж байгаа хил дээр бас яг адилхан зөрчил гаргаад буцаагдж байгаа иргэд бусад орноос бас нэлээд олон байдаг байхгүй. Гол асуудал нь болохоор манай иргэд хил дээр очиод нөгөө материал дээрээ бүгэлсэн зүйлээ хил дээр очиод мэддэггүй, нөгөөдгөө судлаагүй явцсан. Тэгээд одоо нөгөө виз мэдүүлэхдээ өгсөн мэдээлэл хил дээрээ яг өөрөө биеэрээ очиод өгж байгаа хоёр нь зөрөөд идэг, зорилгоо тодорхойлж чаддаггүй, хизээ буцгаа мэдгүй. За тэгээд одоо ямар зорилгоор явж байгаа мэдгүй гэх мэт шалтгаанаар ингээд буцаагаад байгаа. За тэгээд бид нар бол одоо нэгэнт одоо хэлээр оруулахгүй бол визийн өгөх шаардлага байгаа мó. Гэхдээ визээ өгөхдөө ингээ материалаараа бүрдүүлээд шалгуурыг хангацсан учраас одоо журмынхаа дагуу болгож байгаа гэд ийм асуудал ярьж байгаа.
Бүгд найрамд Солонгос улсын элчин сайдын яам юу гэж хариулдгөө гэхээр бид виз өгж байгаа нь бүгд найрамд Солонгос улс руу шууд орно гэсэн үг бишээ гэж хариулдаг. Тийм бол энд яагаад 3-4 сараар хүний паспортыг хурааж авчаад визэнд судалж ийн гэж яриад байгаа юм. Тийм бол яагаад 2 сар паспорт өгөхгүйгээр нөгөө хүний үндсэн хуулиар олгогдсон Монгол улсын иргэний эрхийг зөрчөөд байгаа юм. Энэ дээр яагаад гадаад харилцааны яам арга хэмжээ авдаггүй юм? Бүгд найрамд Солонгос улсад зорчих гэж байгаа иргэдийн зүгээс харалчий гэж иргэн хэд байгаа бол зүгээр очиод үзчихье. Ойр дуулзаагүй хүмүүстэйгээ уулзчихье. Эсвэл хүүхдэн сурдаг бол тэр хүүхдтэрээ нэг очиод ирээ гэсэн ийм эцэг 90% нь байгаа шүү дээ. Гэтэл тэр хүн болгоныг хардсан нүдээр хардаг. Энэ очиод яг ажил хийх гэж гэж хардаг. Бүгд найрамд Солонгос улсад амраад ирэх гэсэн хүсэлтэй хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Энэ хүмүүсийг яагаад ойлгодгүй юм? Малчны хотноос гараад Улаанбаатар шууд ирэнгүүтлээ бүгд найрамд Солонгос улсад очиод 7 хоног амарчаад ирэл гэж бодож байгаа шүү дээ. Тэрнээс тэр хүн тэнд очиод хар ажил хийгээд гэж бодохгүй. Энэ дээр хэдэн мянган мал нь энэ байж байна. Үйлдвэрийн ажилтай, цаг наргүй ажилтай нэг амраад ирэх хугацаанд бушуухан шиг очичоод ирээгээд явж байгаа иргэн зөндөө л байгаа шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийг хар ажил хийх гэж ингэж хэлээд онгоцны буудлын дээрээс 2-7 хоног гацааж байгаа буцаагаад шүү дээ. Энэ асуудал дээр нэр арга хэмжээ авахгүй болохоо байжээ. Бүгд найрамдах Солонгос улс Монгол улсын иргэдэд хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ олон улсын эрх зүйн хүрээндээ үүсдэг асуудал. Монгол улс ч гэсэн бусад улсын иргэдэд хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл Монгол улсын иргэнд хүндэтгэлтэй бус хандаад байна. Монгол улсын иргэнд Монгол улсад байхад нь хүндэтгэлтэй бус хандаад байна. Үүний нэг жишээ бол бүгд найрамдах Солонгос улс виз олгох нэрээр гадаад паспортыг хэдэн сараар нь хурааж аваад байна. Тэртээ дэрэнгүү гадаад паспортны лавлгаа бусад материалуудыг бүгдийг нь авч байгаа. Тийм байж заавал гадаад паспортыг их хуваар нь авах, ихээр нь авах ямар шаардлагатай юм? Энэ дээр яагаад яриа хэлцээрийг хийдгүй юм? Ийм шаардлагыг яагаад тавьдгүй юм? Өөрсөнд нь тохиолддоггүй болохоор гадаад харилцааны яамнах мэддэггүй юм уу? Тухайлбал миний хувьд бүгд найрамд Солонгос улсын элчин сайдын яамд 2-3 удаа визний материал өгөөд яг тэр үедээ өөр ажиллаар гадагшаа явах шаардлагатайгаар бас гадаад паспортоо буцааж авч ирсэн. Нэг тохиолдолд нь шалгалт дуусаагүй байна гэдэг үндслээр тухайн материал маань бүр тэр чигээрээ буцаж ирсэн. Тэр гадаад элчин сайдын яамд бүрдүүлж өгөхдөө өгсөн бүх мөнгө төгрөг бол үнгүүдэл дуустдаг юм байл. Ийм иргэд зөндөө байгаа шүү дээ. Энэ иргэдийн эрх ашгийг яагаад хамгаалахгүй байгаа юм? Үндсэн хуулиар олгогдсон чөлөөтэй гадагшаага зорчих хэрэгтэй гэсэн энэ эрхийг чинь энэ улсууд зөрчөөд шүү дээ. Энэ зөрчөөд байгааг яагаад зөрчил гэж хүлээж авахгүй байгаа юм бэ? Энийг ч гэсэн бас улсын хурлын дарга анхааруулж илээ. Энэ дээр бас гадаад харилцааны сайд бодох хэрэгтэй. Виза гаргуулж авчаад зардал мөнгөөр билетээ захиалаад тухайн улсдаа нэвтэрч чадахгүй байгаа буюу одоо жишээлбэл Солонгос улс руу нэвтэрч чадахгүй байгаа иргэдийн асуудлыг ер нь гадаад яам хэрхэн яаж анхаарч байна. Тэгээ нэг л зарчим шүү дээ. Яах гэж виз өгсөн. Тэгээ виза авчаад яваад очихоор оруулахгүй. Тэгээ хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа энэ нөхцөл байдал дээр гадаад яам иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэл дээр ямар ажил хийвэ? Тэгээ гадаад яам энэ дээр ер нь идэвхтэй ажиллах хэрэгтэй. Нэг ч монгол хүний эрх хаанч очиж зөрчигддгүүл байх ёстой. Дахиад хэлье. 2023 онд 1500 иргэн, 2024 онд 1700 иргэн, 2025 он гарсаар 510 гаруй иргэн бүгд найрамдах Солонгос улсын хил дээрээс буцлаа. Тэдгээр иргэд бизнес материал өгөх гэж хэдэн төгрөг өрсөн бол ирж буцах онгоцны билетээ захиалж хичнээн төгрөг өрсөн бол энийг хинч хариуцлага хүлээж төлөхгүй. Хэрвээ үнэхээр л оруулахгүй байсан бол тэр иргэн энд байхад нь яагаад виз өгсөн юм? Хэрвээ үнэхээр хил дээрээсээ буцаах юм бол виз өгөх болох хэрэгтэй шүү дээ. Виз өгсөн бол хилээрээ оруулдаг байх хэрэгтэй шүү дээ. Ийм л зарчмын шаардлагыг яагаад гадаад харилцааны яам бүгд найрамдах Солонгос улсын талд тавьж болдгүй юм? Нялханайтын хүүхдтэй хүмүүсийг яагаад хил дээрээс буцаагаад идэх юм? Хэдхэн сартай хүүхдтэй хүнийг хил дээрээсээ буцаасан тохиолдол байдаг юм байл шүү дээ. Ийм асуудал дээр үнэхээр зарчмын хувьд
өндөр шаардлагыг Монгол улс тавих болжээ. Тэгээ жилдээ 1000 гаруй иргэн өдөртөө 4-5 иргэн нь хил дээр гацаал ингээ байгаад иж болохгүй. Нөгөө талаас хил дээр ингэж бүлтгэж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тэнд хүн ажилуулал та. Монгол Солонгос хэлтэй тийм хүмүүсийг тэнд ажилуулал та. Эсвэл ажилуулахыг шаардл та. Эн чинь зөв зохисны асуудал шүү дээ. Хүн болгон гадаад хэлгүй. Хүн болгон гадаад хэлтэй байх албагүй. Хүн болгон өөр нэг улсын хил дээр очичоод тэр улсын их хэлээр эсвэл өөр нэг хэлээр нэг зүүнцний байгууллагын голлох хэлний нэгээр өөрийгөө тайлбарлаад яж чадахгүй. Тийм учраас тэр хүмүүст нь зохицуулсан арга хэмжээгээ авах хэрэгтэй. Үнэхээр эдгээр өөрсдөө хил дээрээсээ буцаах арга хэмжээ авч байгаа бол тэнд нь тэр хүмүүст яагаад буцаж байгаа, ямар асуудлаас болж байгаа гэдгийг тайлбарлаж өгдөг хүнийг бий болох хэрэгтэй. За нөгөө талаас нь бас бүгд найрамд Солонгос улс руу зорчих байгаа иргэдэд анхааруулхад та бүхэн ирж очих онгоцны пледээ тодорхой авах хэрэгтэй. Тэр дундаа ойрхон авах хэрэгтэй. Өнөөдөр очисон бол ядаж 7 хоногийн дараа буцхаа пледээ авах хэрэгтэй. Тэгээ очиод хаана байрлах, зочд буудлаа өөрөө болж өгөл захиалах хэрэгтэй. Захиалгахдаа зочд буудынхаа төлбөр мөнгийг урьдчилаад хийцэн байвал их зүгээр. Одоо онлайнаар захиалдаг болдог болсон учраас. За нөгөө талаас үзэж харах, аял зугаалах маршрутаа тодорхой байх хэрэгтэй. Тэрийг хил дээр ойлгомжтой үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгхийн бол бас бүгд найрамд Солонгос улсын хил дээр гацах энэ эрсдээс бол хамгаалагддаг шүү гэдгийг та бүхэндээ хэлье. За Монгол улсын иргэн харь улсын хил дээр очиод хөөгдөд явдагтай адилхан Монгол улс дотроо ч гэсэн хэцүүхэнд амьдарч байна дөө. Яагаад хэцүүхэн амьдарч байна гэхээр энэ 7 хоногт гэр бүлийн өдөр тохиолоо. Тэгээ Монгол улс нэг 980 гаруй мянган гэр бүлтэй. Эдгээр гэр бүлийн эрх ашиг бол өдөр тутамдаа зөрчигдөж байгаа. Уг нь үндсэн хуулийн дээр эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрхтэй гэд ингээд заагаад өгсөн. Гэтэл өнөөдөр Монгол улсын гэр бүлүүд эрүүл аюулгүй орчинд бол амьдарч чадахгүй байна. Тухайлбал Улаанбаатар хотын өрх бүр эрүүл мэндийн хохиролтой аюулгүй орчны эсэлтэйгээр амьдарч байна. Хөдөө орон нутагт байгаа өрх гэр бүлүүд маань альва нэг юмны хангамж дутуу тодорхой хэмжээнд үндсэн хуулиар олгогдсон эрхүүдээ эдэлж чадахгүй. Эрүүл агаар нь байгаа боловч бусад эрхүүд нь зөрчигдсөн ийм хэлбэртэйгээр амьдарч байна. Тэгэхээр ер нь бол Монгол улсын хувьд болохоор өрхийн орлогыг нэмэгдүүлэх, гэр бүлийг детгсэн ийм зохис бодлогыг хэрэгжүүлэх тал дээр үнэхээр хойроо хандаж ирлээ. Хэдийгээр гэр бүлийн тухай хууль байгаа боловч гэр бүлийн тухай хуулийн дээр хариуцлагажуулах тухай яриад байх болохоос дэмжих тухай бодлогууд нь том ядмаг. За нөгөө бусад хуулиуд дээр байгааг ингээ хардаг. Гэтэл нөгөө бусад хуулиуд дээр байгаа нь зүгээр халамжийн төдий. Нэг 50,000 төгрөг өгчвөл тэр гэр бүлд их мөнгө өгсөн юм шиг боддог. 100,000 хүүхдийн 100,000 төгрөг өгчхөөрөө тэр гэр бүлийг тэр чигээр нь дитгээд байгаа юм шиг боддог. Ийм тогтолцоотой явж ин да. Тэгээ энэ тогтолцоог бол өнөөдөр анхаарах ёстой. Тэгээ гэр бүлийн хууль бол шинжлэхдэх асуудал яригдж байгаа. Энэ шинжлэлтээрээ бол зохицоор нь шийдвэрлэе гэсэн ийм зүйлийг бол хөндөж явж байгаа юм билээ. Тэгээ гэр бүлийн хуулийг өргөн барихтаа бол яаж хандах вэ гэж. Өнөөдөр Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн дээр бол үнэхээр нэг том зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал эхнэр нөхөр хоёр гэр бүл болоод хэдэн жил амьдруул тийм хөнгөлтийг төрөөс үзүүлнэ. Эсвэл тийм нийгмийн баталгааг гаргаж өгнө гэдэг ийм зохицуул хэрэгтэй байна. Нөгөө талаас олон хүүхэдтэй болчвол орон сууцаарч болтугай хангадаг ийм зүйл зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр 4 хүүхэдтэй боллоо алдар тэхийн 2 дугаар одон гэдэг нэг одон зүйл гэж өглөө. Одонгийн мөнгө гээд сардаа нэг хэдэн мянган төгрөг өглөө. Жилдээ нэг хэдэн мянган төгрөг өглөө. Ингээл болж байна. Гэтэл тэр 4 хүүхдийг өсгөхийн тулд тэр гэр бүл ямар эрсдэл, ямар зүйлийг туулж байгаа вэ? Яагаад байрны өөрчлөлтөө өгж болдгүй юм? Яагаад тодорхой хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг төр өгж болдгүй юм? Монгол улс шиг хүн ам цөө улс орнууд бол энэ дээр бол нэлээд дөрвтэй олон үйл ажиллагаануудыг, олон арга хэмжээнүүдийг авдаг юм биш үү? Тэгтэл Монгол улс 100,000 төгрөг өгчөөд Монгол улсын халамж бол арай хэтэрлээ гэд ингээ яриад байгаа шүү дээ. Хүүхдэд 100,000 төгрөг өгж байгаа хэтэрхий томоор харж үзээд байгаа. Энэ мөнгөө тэгээд халамжийнхаа мөнгөтэй зэрэгсүүлээд тавьчихдаг. Энэ үнэхээр халамжгүй үгүй юу гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй. Ийм зохицуултууд байгаамаа.
Одоо гэр бүлийн одоо орчин сайжруулахын бодлого нэгдүгээр хэрэгжиж байна, тийм ээ. За хоёрдугаар асуудал бол гэр бүлийн одоо иргэдэг бол ажилдаа орлоготой болох асуудлаар төр өөрөө одоо дэмжих ёстой. Тэгэхээр одоо ингээд олон хүүхэдтэй урд том норон сууц авч байгаагүй одоо энэ залуучуудыг бид нар ипотекийн зээлэнд тэргүй ээлжинд хамруулах, тийм ээ. Гэхдээ одоо энэ урчилгаа төлбөр дээр нь бид нар тодорхой төр баталгаа гаргах одоо энэ зохицуултуудыг бид нар хийх ёстой юм байна. За нийгмийн даатгалын байгууллага бол улсын хэмжээний бүтцтэй нийтдээ жилд бол сая гаруй хүн тэтгэвэр тэтгэмж олгож байна. Мөнгөнд үнэ нь бол нийтдээ нэг 5 их 80 900 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож байгаа. Гэхдээ энэ мөнгө бол халамжийн мөнгө бол биш. Даатгалтай байсан хүмүүсийн үр шим гэж ойлгож болж байгаа. Тэгээд манай байгууллагын бол гол зорилго бол энэ жил хамгийн гол нээлттэй ил тод байх ёстой. Гэр бүлийг татварын чиглэлээр яаж дэмжих юм гэдэг юм. Гэр бүлд очих мөнгөнд дэмжлэг одоо ямар хөө хэмжээтэй байх нь яаж олгох юм бэ? Гэх мэт энэ зохицуултуудыг бас тусгаж байгаагаар онцлогтой юм болов. Хамгийн түрүүнд одоо ажил орлоготой болгох, хүмүүсийг энэ өрхийн орлогыг дээшлүүлэх, дээр нь одоо орон байрны нөхцөлийг сайжруулах 5 гэр бүл тутмын нэг нь одоо орон сууцны асуудалтай байна гэх одоо судалгаанууд байна. Тэгэхээр одоо хамгийн түрүүнд одоо орон сууцаар яаж дэмжих вэ? Ипотекийн, түрээсийн гэдэг хөлбөрүүдийг бид бүхэн бас энэ хуулийн дээр тусгаж байна. Гэр бүлийн ер нь бол дагнсан шүүхийг одоо байгуулахаар бас гэр бүлийн тухай хуулийн дээр зааж өгсөн байгаа. За тэгээ гэр бүлийн асуудал ярихаар бол үнэхээр энэ орлогын асуудлыг л хөндөж ярихаас өөр аргагүй байна. Гэр бүлийн асуудал дээр бол гэр бүл орлоготой байж иж дундаж гэр бүлүүдийнхээ тоог нэмжиж Монгол улсын эдийн засаг өөрөө тогтвортой байна. Альва улс орн бол дундаж өрхийн тоог л өсгөхийг болдог. Өнөөдөр Монгол улсад дундаж өрхийн тоо бол бараг байхгүй шүү дээ. Баян эсвэл ядуу. Ийм л хоёр цаг дээр. Та бүхэн өөрсдөө бодоод үзээрэй. Миний өвч гэсэн боддог. Хөдөлмөрлөөлэн цалин аваалаа. Амьдрал төрөлцөхгүй байна. Өрнөөс өрний хооронд л явж байна. Энэ бүхэн чи юу юм гэхээр дундаж өрөх гэдэг зүйлийг байхгүй болгоод байгаа байхгүй. Дундаж өрөх гэж өөрөө ямар өрхийг хэлэх юм бэ? Хэрэглээнийхээ мөнгийг хангалттай хэрэгжилдэг. Тэгээд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэждэг ийм боломжтой өрхийг л дундаж өрөх гэж нэрлэдэг. Гэтэл өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өдөр тутам өсч идэг. Төгрөгийн ханш нь байнгын унж идэг. Тэгээд олж байгаа орлого маань гарж байгаа зарлагаасаа дандаа дутчихийдэг. Ийм байгаа нөхцөлд бол дундаж өрөх гэдэг ойлголт үнэхээр байхгүй болох гээд байна. Нөхөр сая 500 мянгасаа татвараа төллөө сая төгрөг. Ингээд нөгөө 2 сая 200 мянгаар амьдэрдэг байсан айл маань сая 100 мянган төгрөгөөр амьдэрнэ. 50% орлого нь буурна. Амьдралын түвшин 50%-аар унана. Эргээд зардал нь нэмнэ. Ягаад гэвэл нэг хүн тэнд бий болцсон. Зардал нь шууд өсөж байна. Ингээд зардал өсөхөд тэр айлын амьдрал шууд л дороотож байгаа. Тэгчээд Монгол улс 50 мянган төгрөг өгсөн бидрээс та халамж хийгэж байгаа гэд. Ингээ яриад байдаг ийм л гажууд л манад байна. Энэ гажуудыг л засахгүй бол цаашаа явахгүй. За нөгөө талаас нь дахиад аваад үзэх юм бол байнгын асаргаатай айл өрхүүдийн амьдрал бол шууд л дортдог. Нэг нь ажил хийхгүй нөгөө байнгын асаргаатай иргэний асардаг, нэг хүн ажил хийдэг. Ингээл амьдралд дороотдог. Ингээд нөгөө дороотсон, ядуурсан өрхүүдийн чинь та өсөд байна. Энэ хүүхэдтэй залуу гэр бүлүүдэд тулгамдж байгаа, хүүхд төрүүлэхэд нь тулгамдж байгаа, хүүхдийг асарч хүмүүжүүлэхэд нь одоо хүмүүжүүлэлт асрахт нь шаардлагатай байгаа. Одоо энэ дэмжлэгийг одоо яг ямар хэлбэрээр шинжилэн зохион байгуулагдах хэрэгтэй юм бэ гэдэг энэ зүйлүүдээр бид нар ийм одоо хуулийн өөрчлөлтүүдийг хийж одоо улсын хурд дээр өргөн барих гэж байна, удахгүй өргөн барих. Асруулж байгаа хүнийг зөвхөн асаргааны тэтгэмж өгөө зогсдог биш. Манай одоо Монгол улсын хувьд халамжийн тухай хуулиар байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг эхчүүдэд жишээлбэл хүүхдийнх нь одоо тэтгэмж гэж бас нэг тусдаа олгогдож байна. Нөгөө талдаа асаргааны тэтгэмж гэж бас олгогдож байгаа. За энэ бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч гэлтгүй ер нь одоо том хүн ч гэсэн асаргааны одоо өөрт нь тэтгэмж, за мөн түнчлэн тухайн одоо асарж байгаа хүнд нь бол бас сарын тэтгэмж олгодог тий. За манай Монгол улсад хэрэгжиж байгаа энэ бодлого нь бол зөвхөн одоо юу гэдэг сарын тэтгэмж өгөөл зогсчихж байгаа. Нэг хүүхэд төрүүлчээ 50 мянган төгрөг сар болгон аваад ингээ нөгөө хүүхдээ өсгөнө. Памперсандаа ч хүрэхгүй шүү дээ яг үнэндээ. 2016 онд памперс хэдэн төгрөг байсныг та бүхэн санаж байна. Үнэхээр 50 мянган төгрөгөөр яг нэг 2 удаа памперс авдаг байсан баг. Одоо бол 50 мянган төгрөгөөр нэг удаач памперс авч чадхаа болчиход байна. 4 жилийн өмнө байсан орлого өнөөдөр мөнгөнд үнэ өссөн юм шиг мөртлөө зарлах хэрэглээгээ бодоод үзэх юм бол унтсан байгаа байхгүй юу?
4 жилийн өмнө сая 500 мянган төгрөгийн орлоготой байсан гэр бүлийн амжиргааны түвшин 4 жилийн дараах сая 500 мянган төгрөгийн амжиргааны түвшин хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй болчихлоо. 8-10 жилийн өмнөхийг бодоод үзэх юм бол бүр унчлаа. Өнөөдөр бидний авж байгаа цалин бол ерөөсөө цаас болчихсон. Тийм учраас энэ өрхийг дэмжих бодлого, гэр бүлийг дэмжих бодлого дээр бид дөрвтэй үйл ажиллагаануудыг хийх цаг болжээ. Энэ дээр гэр бүл хөтөлмөр нийгэм хамгааллын яам манлайлал үзүүлэх болжээ гэдгийг хэлсэн. Анализ хэлбэрт хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хэдэн орны дараа хэрэгэд болцъё. Анализ хөтөлбөрийн дараагийн хөндөж байгаа сэдэв бол асуудлууд бидэнд байна. Гэтэл өөдрөг төсөөлөл үнэхээр арай хэрэгсэлтэй. 2026 оны эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө бол Монгол Улсын засгийн газар улсын хурлд оруулж ирлээ. Болж үтэхгүй байхад л болондоо гэдэг нэг дуу аялаад идэх хүмүүс байдаг да. Юу ч болж байсан болондоо бүтэндээ гэдэг нэг дуу аялаад идэг. За эсвэл яг нэг хүүхдүүд чиг. Тэр амьдралын айлын юу болж байгааг нь ерөөсөө хамаагүй инээ далдаал юм нэхэд байж идэг. Яг л энэ шиг л нэг ийм төсвийг засгийн газар хөгжлийн төлөвлөгөөг оруулаад ирлээ. Хитрхи өөдрөг, хитрхи дэврэн дахиад л ийм хөгжлийн төлөвлөгөө ороод ирлээ гэдгийг бол улсын хурлын гишүүд шүүмжлээд эхэллээ л. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр бол нөхцөл байдлууд үнэхээр хүндэрж байна. Биднээс хамаарахгүйгээр олон улсын төвшөндөө асуудлууд үүсэж байна. Энэ үүснээс болоод өнөөдөр нүүрсний үн унчаад байна. Нүүрсний үн унаад Монгол улсын төсөв алдагдал руу орж эхэллээ. Орлого дасалдаад байна. Эхний улирлын байдлаар 800 гаруй тэрбум төгрөгийн орлого улсын төсвүүдээр дасалд үүссэн явж байна. Хоёрдугаар улирал дээр 1.80 гараад явчих эрсдэл байна. Гэтэл одоо засгийн газар нь болондоо л гэдэг. Төсвөдөө тодтгол хийхгүйгээ үрээгээд байна. Дээрээс нь 2026 оныхоо төсвийн эдийн засгийн хөгжлөө бол өөдрөгөөр оруулаад ирлээ. Энэ өөдрөгөөр орж ирж байна гэдэг чинь нөгөө төсөв нь бас өөдрөг орж ирнэ л гэсэн үг. Ийм л эрсдлүүд байна да. Энэ дээр бас бодох хэрэгтэй. Админерал энержи ресурс компаниуд яг уурхай дотроо баяжуулах одоо үйлдвэр барьж яхад нөгөө Эрдэнэс 5 14 км-ийн цаана 30 сая тонн одоо нүүрс баяжуулна гэж үйлдвэр барьчаад яг ашиглаад явна гэхээр нэг ойролцоогоор 10 саяг л одоо баяжуулах тийм үйлдвэр барьсан. Тэрнийг 1.80 төгрөгөөр барьсан байгаа шүү дээ. Тэгээ одоо яаж нөхдөр тэр дарга нар нь яаж нөхдөр дахиад тендер зарлана. Тийшээ нөх хөнөөр явуулна. Хөнөөрөөсөө бас жоох мөнгө хуснаа. Ингээл байж байгаа шүү дээ. Яг энэ бүссэн хөгжлийн бодлого хөтөлбөрийн хүрээнд бид нар орон нутаг маань ямар байгаа вэ? Хичнээн үйлдвэр баригдах юм бэ? Хичнээн ажлын байр бий болох юм бэ? Ажлын байргуугаас улбаатай орлогогүй иргэд дүүрэн, архиталт дүүрэн, архиталтаа дагаад хүчирхийлэл дүүрэн. Ийм л төвшөнд өнөөдөр яг сумдууд маань байна. Ерөн бүсчилсэн хөгжлийн бодлого бол өөрөө ядуурлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой эдийн засгийн бодлого. Яг энэ дээр бол тантай төсөөлж байгаа төсөөлөлтөд бол санал нэг байгаа. Бид нар энэ бодлогоо яг эцэслэж одоо гаргасан уу гэвэл бас хагас дутуу юм байна. Одоо энэ үг хэлэхэд. Яг гэвэл энэ бүсчилсэн хөгжлийнх нь тухайн бүсгүүдийн өөрийн нөөцийн судалгаа дутуу байна. Дата өгөгдөл нь дутуу байна. Ерөнхий төсөөлөл байна. Ерөнхий төсөөлөл дээр бодиттой хөрөнгө оруулалтуудыг татъя гэж байгаа юм. Ингээд нэг эдийн засгийн хөгжлийнхөө өөдрөг төсөөллийг бий болгож байгаа зүйлийг 14 мега төсөлтөйг холбож яриад байна. 14 мега төсөлтөйг. Тэгээ яг энэ 7 хоногт бол бас нэг давуу тал үнэхээр бас алгадаших зүйл боллоо. Энэ бол 21 жил гацсан гашуун сухад ганц модны бомбын төмөр зам холбох 19 км-ийн ажил бол эхэллээ. Монгол улс наанаасаа өргөн царгаа төмөр замаа аваачаад мухарлаа хийчихсэн. Цаанаас нь бүгд найрамд хятад ард улс нарийн царгаа төмөр замаа авчраа хил дээр зоочсон. Ингээ энэ хоёрыг холбох өргөн нарийн хосолсон 19 км замын төмөр замын бүтээн байгуулалт 22 сарын хугацаанд хэрэгжихээр боллоо. Тэгээд энэ 7 хоногт ийшээ Монгол улсын засгийн газрын бүхэл гишүүд очлоо. Тэгээд тэн дээр алгадашлаа хоёр улсын хооронд яриа хэлцээлүүд үргэлжлээ. Дараагийн төмөр замуудын ажлуудыг хийх бас яриаг хийлээ л гэж байна. Гэхдээ энэ бол нэг төсөл нь. Цаана нь нөгөө 13 төсөл байна. Эдгээрийг хийхэд нэг 42 их 80 төгрөг хэрэгтэй л дээ. 42 их 80 төгрөг хэрэгтэй.
Тэгээ улсын төсөвчин бол одоо 30 их 80 байгаа. Монгол улсын хэмжээнд Монгол улс бүхэлдээ жилдээ нэг амь зоогооход бол 30 их 80 төгрөг байна. Тэгээ 42 их 80 төгрөг гэдэг бол бид энэ төслүүдийг хийхэд бол бүх мөнгөө шавхаач боломжгүй. Тийм учраас жилийн төсөв дээр тодорхой хэмжээний мөнгийг тусгана. За хөрөнгө оруулалтуудыг татах хэрэгтэй. Ингэж энэ 14 мега төсөл хэрэгжинэ. Гэхдээ эдийн засаг нь хүндрээд асуудал нь нэмэгдэж байгаа. Нүүрсний үнэ нь унаад олдог орлого нь буурж байгаа энэ үе дээр энэ төслүүдэд ирэмблэх ёстой. Тэгээ энэ дээр ирэмблэхгүй мүү гэдэг ийм асуулт урган гарч байгаа. Тэгээ засгийн газар бол 2 3 байр суурийг илэрхийлээд байна л да. Нэмэгдсэн ч юм уу тиймэрхүү өөрчлөлт байгаа юу? Бүгднийг ингээд батлсан чигээрээ ингээд цаашаа явах юм уу? Эсвэл ямар нэгэн тодтол хийж өөрчлөх юм уу? Олон улсын байдал, эдийн засгийн дотоод байдал, гадаад дотоод орчин, нөөц, санхүү хөрөнгө оруулалт бүх юм өөрчлөгдөж байгаатай холбоотой. Энэ дээр ямар нэг өөрчлөлт байгаа юу? За мэдээж энэ 14 төсөл болвол энэ засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэр дундаа тэргүүлэх чиглэл гэж одоо явж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж бүсийн хөгжлийг дэмжих, за орон нутгийн бие даасан байдлыг бий болгох, ялангуяа эдийн засгийн за үйлдвэрлэл зах зээлжсэн ийм тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүд учраас энэ төсөл хөтөлбөрүүд цаашаа хിവэрэ үргэлжлэнэ гэж ойлгож болно. Мега төсөл яаж ирэмблэгдэх вэ гэхээр урт хугацаанд Монголын хожлыг аль нь авчрах вэ гэдэг дээр ирэмблэгдэнэ. Урт хугацаанд. Тэгэхээр өнөөдөр бол Ирэмби 1-р хил холболтын төсөл байсан. Энэ Ирэмби 1-д байгаа төслөө бол бид нар урагшлуулж чадсан. Дараагийнх нь бол мэдээж эрчим хүчний асуудал. Хил холболтын дараа эрчим хүч. Дараагийнх нь усны асуудал. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн. Дагаад өргөн хэрэглээний барааны үн тэнгэр татсан уу? Хадсан. Төгрөгийн ханш унсан уу? Унсан. Үүнээс болоод иргэдийн амьдрал дороодсон уу? Дороодсон. Тийм учраас энэ дээр шүүмжлэлтэй хандаад байгаа. Тийм учраас өрхийн орлогоо нэмэгдүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг өсгөх энэ тал дээр зайлшгүй арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байна. Эний чинь хийх нэг зүйл нь бол гадаадын хөрөнгө оруулалт юм а гэдэг зүйлийг бол улсын хурлын гишүүн Батчуугар бол маш тодорхой тайлбарлаад байгаа. Ингээд энэ дээр ч гэсэн анхаараач гэж ийм гарц гаргалгаануудыг хүртэл улсын хурлын гишүүн Батчуугар засгийн газар тайлбарлаж өгöd байгаа. За гадаадын хөрөнгө оруулалтын талаар яаж нэмэгдүүлэх вэ? Ямар бодлого баримталж байгаа вэ? Бас эдийн засгийн хөгжлийн ямд холбоотой асуудал байна л да. Яг өнөөдөр бол төлбөрийн тэнцэл эхний 4 сарын байдлаар 600 сая долларын алдагдлалд орцсон. Энэ нь бол юу илэрхийлж байна? Шууд ханшин дээр мэдэгдэж байна. Долларын ханш өсөд төгрөгийн ханш суларж байна. Үүнийг дагаад импортын инфляц гэсэн нэмэгдэнэ. Төгрөгийн худалдаа авах чадвар өөрөө буурна. Тэгэхээр яг гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар бодлого баримтлах вэ? Ирэх онд яг өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт нийт дотоодын бүтээгдэхүүн 12% эзэлж байгаа. 12%-ийн 10% нь бол нэг жиг нь бол цэвэр уул уурхайн бүтээгдэхүүн. Энэ нь бол дийлэх нь оюутлал ганцаар байгаа. Хөгжиж байгаа улс орнуудыг харахад бол гадаадын хөрөнгө оруулалтанд дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулах коэффициент нь бол 40-с 60% байдаг. Манайх 12% байна. Тэгээ үүнийгээ дагаад нөгөө л нэг төлбөрийн тэнцлийн алдагдал, ханшны сулдралт, долларын ханш нэмэгдэх бүх юм л яваад байгаа байхгүй юу? Үнэхээр Батчуугар гишүүний хэлж байгаачлан өрхийн орлогыг өсгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид нар тодорхой зүйлүүдийг хийх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол 10 гаруй хувьтай байна гэдэг бол үнэхээр гуниг. Монгол улс шиг хөгжиж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байгаа улсууд дээр 40, 50, 60% байна гадаадын хөрөнгө оруулалт. Гэтэл манайх 10%. Тэгээ 10% нь ганцхан оюут толгой. Бусад салбарууд руу, уул уурхаагаас гадна бусад салбарууд байгаа. Нөгөө аялал жуулч руугаа, хөдөө аж ахуй руугаа, гадаадын хөрөнгө оруулалтуудаа татах энэ эрх зүйн боломжуудаа, энэ таатай нөхцлүүдээ бий болгох хэрэгтэй. Ухдаг баялагаас илүү ургадаг баялаг гихчээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд боловсруулах, дэлхийн зах зээл дээр өндөр өртгөөр зарах, ингээнд бол байнгын ажлын байр бий болгох энэ зүйл рүү бодлогын реформуудыг хийх хэрэгтэй байна. Тэгж байж нөгөө дундаж өрхийнхөө тоог, дундаж орлоготой иргэдийнхээ тоог өсгөх хэрэгтэй байна. За нөгөө талаас нь гол авч хэрэгжүүлэх ёстой зүйл бол яа гарахгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн үнийг өсгөхгүй байх. Ийм тодорхой бодлогоодыг авч хэрэгжүүлмээр байна. Энэ дээр бол үнэхээр бодлого дутагдж байна. Ам долларын ханш байнгын өсдөг, төгрөгийн ханш байнга ундаг. Энэ зүйл дээр ч гэсэн маш том бодлогын реформуудыг хийх хэрэгтэй байна.
Ингэхгүйгээр бид нар бол нөгөө амьдралын чанараа дээшлүүлж чадахгүй гэдэг. Энэ зүйлийг л ярьж гин тийм учраас энэ зүйлийг хөгжлийн хөтөлбөр орж ирсэнтэй холбоотойгоор гишүүд нэлээд хурцаар яриад эхэллээ. Тэгэхээр эх жилийн 2026 оны хөгжлийн хөтөлбөр дээр бол улсын хурл бол тодорхой хэмжээний засваруудыг хийгээд энэ араамандаа яаж хийх асуудлыг бол тавих байхаа гэж бодож байна. Энэ 7 хоногийн улс төрийн нийгмийн эдийн засгийн онцлог үйл явдлуудаас та бүхэндээ хүргэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа уулзлаа. Баяртай үзэгчдээ.